За сайн байцгаана гэх юм үзэгчтэй. Соёл кафе нэвтрүүлэг маань уламжлалт ёсороо Corporate Convention Center-ийн Chairman зоогийн газраас ээлж дугаараа хийж байна. Өнөөдөр бид манай ярилцлаганд зочноор Монгол Улсын консерваторийн цогцор хөгжмийн багш зоригтыг урьж ирүүлээд байна. Сайхан зосч байна уу? Сайхан зосч байна уу та? Би тэр эртний танилуд. Тий. Би сая нэг Facebook ухсуулсан чинь Монгол Улсын консерваторийн нэг тийм цогцор хөгжмийн одоо комплект хөгжмөд болох юм хандвийн одоо тийм цуглуулах үйл ажиллагаа явагдаад байгаа юм байна тий. Тэр тухайга эхлээд хоёлаа яриагаа эхлэе гэж бодлоо. Ер нь бол одоо 1963 онд анх байгуулагдсан. Одоо нөгөө танхимын сургалтаар мэрэгжлийн цохиор хөгжимчин бэлтгэх тэгээ мэдээж хэрэг тэрнээс хойш ч одоо бараг 60 шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хооронд бол ерөнхийдөө хамгийн гол нөгөө сургалтыг явуулахад нөгөө цагтал одоо тулгамдж байсан асуудал болохоор хөгжмийн зэмсэг шүү дээ. Тийм. Тэгээд яг хөө тэр 89 онд нэг баяжигдаад 2006-ад нэг баяжигдаад 2017-18 оны зааг дээр нэг баяжигдсан. Тэгвэл яг хөө ерөнхийдөө анх сургалт эхэлж ирснийг бодвол хөгжмийн зэмсэг харьцангуй одоо 80-аас 90% та болсон боловч яагаад ингэж нөгөө нэг ерөнхийдөө энэ чуулга маань ховдоо цохиор хөгжмийн зэмсэгтэй болёо гэж ингэж бодол шийдэл санаачлаг гаргасан бэ гэхээр зэрэг цохиор хөгжимч өөрөө их нүсэр овор ихтэй нэгдүгээр. Тэгээ хоёрдугаарт яг нөгөө нэг ингэж ерөөсөө бид нар чинь бас нөгөө хуучнаар хөгжим бүжгийн коллеж Монгол Улсын консерваторийн энэ шар байшин дотроо суугаад сургалтаа явуулахаас гадна ерөөсөө бүх нийтийг соён гэгэрүүлэх гэдэг ийм том гаргалгааг бол олон жилийн өмнөөс гаргасан л да. Тэгээ тэр үүднээс ер нь бол бүх нийтийг соён гэгэрүүлэхэд бол сургуулийн хөгжмөөр одоо хөгжимтөх нь бол ер нь бол ямар нэгэн талаар бас нэг тийм өрөөсгөл байх юм байна. Энэ яг одоо бүх нийтийг соён гэгэрүүлэх үйлсэд бол ер нь ховдоо хөгжимтэй байж ингэж соён гэгэрүүлэх нь бол нийгэмд ээж хэрэгтэй юм байна. Ер нь бол нөгөө нэг юу гэдэг лээ улсын хөрөнгө гэж байдаг шүү дээ. Тэр утгаараа бид нэр бол яг зүгээр улсын хөрөнгийг шамшигдуулах гэж жоохон нэг бүдүүлгээр хэлэхээр л дээ. Тэгээ ер нь бол бас улсын хөгжмөөр хөгжимтөх нь хүүхдүүдийн хувьд бол яг тэг сургалтын явцад бол зөв юм шиг боловч ер нь хувийн хөгжмөөр нийтийг соён гэгэрүүлэх нь ер нь чухал юм биш үү гэсэн утгаараа бид нэр ийм давлгаа үүсгэж байгаа. За манай нэвтрүүлэг харилцан ярилцах юмар явуулна. Хоёрдугаарт манайх кофе цайгаар зочноод айлдгийг юу уух вэ өнөөдөр? Кофе унаа. Кофе ахын цай уу. Тий. За тэгээ хоёлаа яриагаа өргөжлөө. За манай зоригт багш миний мэдхэл нэг ийм хүн хар багасаа цохиор хөгжим бөмбөр одоо хөөцөлж эхэлсэн байдаг. Хэдэн жил болж байна одоо ер нь? Одоо ингээд ер нь далгахаа юутай сургуультай амьдралаа холбосон бол одоо ингээд ер нь 50 шахам болчлоо. Бас л их шүү. Хичнээн шав төрүүлсэн тоолсноо тэр нэг. Яг тэр чинь шавын тоо болохоор ерөнхий эрдмийн сургууль чинь нэг хэдэн мянгаар яригддаг штэ. Манайх чинь нөгөө нэг жилдээ ганцхан хүүхэд авдаг. Зарим жил 2 хүүхэд авдаг шүү дээ. Тэр утгаараа яг зүгээр нэг жилд нэгээс 2 хүүхэд төгснө гэдэг чинь миний манай нөгөө нарийн мэрэгжлийн хувьд бол их том тоол доо. Тэр утгаараа ухаан нэг 50 шахан жилд бол ямар ч нэг 70-80 гөөц мундаг. Тий. Өөрөө хөгжим бүжгийн сургууль анх хүүхэд байхдаа болсон. Тийм ээ. Энэ бөмбөр тоглох ийм санаа одоо өвдөс хизээ мэдэрэгцэн өртжээ. Тэгээ ер нь бол яг одоо намайг байх үеэр чи эхлээл одоо нэг юу анхал 70-аад оны ихэнх үед би одоо сургуулийн босоо алхаж орсон гэх чинь дээд сургууль төгссөн он ч болохоор 1985 он. Тэгээд яг энэ олон жилийн хойно ингээд харахаар зэрэг тэр 70-аад он, 80-аад он, тэрний өмнөх 60-аад он гэдэг чинь ер нь тэгээд Монголын хөгжмийн урлагт бол асар их түүхэн цаг хугацаа байшин байжээ. Одоо яг өнөө цагт бол нөгөө шуутхан хэлэхэд ер нь хүмүүс бол нөгөө нэг хоол нь бэлэн учраас нөгөө нэг
оюуна боддоггүй. Оюуна бодъё ч гэсэн үнэтэй бүтээл гардаггүй. Ийм цаг үе ирсэн юм байна. Дээр үе чинь бол идэх юм хомсхон, ядуу тарчиг ийм үед чинь хүмүүс бол асар их тийм оюуны тэмүүлэлтэй байсан юм биш үү? Тэмцэлтэй. Тэгэд өөрийнхөө төлөө зүтгэдэг тэр үед чинь үнэхээр дэлхий дахин ч гэсэн ерөөсөө тэр рок поп урлаг болоод дэлхийн сонгодог. Тэгээд шууд хончгсонлогоо эднэр чинь энэ суурийг ямар сайхан тавьсан юм бэ гэдэг утгаараа. Тий. Тэгээ одоо би рок попын талын хүн. Зоригт маань рок поп ер нь нэг хэлчихсэнгүй явлаа тийм ээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг жилд нэг юм уу хоёр өмөрчин бэлдэнэ гэдэг чинь тэр зоригт багш бэлдэхгүй бол рок поп ч бас хэцүү шүү дээ. Одоо нэг ритм секс чинь тэр болгон бас хүн болгон бөмбөр цохиолж байна гэж байхгүй шүү дээ. Миний хувьд одоо би хамтлаг олон янзын юмд тоорж мэдчихсэний хувьд бол ритм секс айгүй чухал. Бөмбөр маш чухал. Ялангуяа рок хөгжимтэй бас гитартаа хоёулаа энэ ритм секс нь болдог. Ер нь нэг тийм санаа бодол төрж байв. Нэг хамтлаг тоглох юмсан энэ төр гэсэн. Яг үгүй ер нь өөрөө тийм яг юу хамтлагт тоглохоос илүү одоо миний тэр анх тэр сургууль байхын үеийн юу болвол ер нь тийм сонгодог тал руугаа гэх юм уу та. Одоо шууд нөгөө нэг мэдээж нөгөө нэг сонгодог талын тэр дэлхийн суудсан Бетховен, Чайковский гэдэг юм уу тэрийг ерөөсөө одоо сургуульд орсон зэгээс л шүтэн биширч гисэн. Тэгээ яг хөө зүгээр мэдээж тэр үе чинь нөгөө алдартай Queen хамтлаг Abba юу ингээл Bonnie ингээл тэднийг бид нэ давхар шүтчихсэн боловч ерөнхийдөө нөгөө манай сургуулийн тэр юу миний илсэн сургуулийн чих шугам болохоор зэрэг сонгодог тал руугаа байсан болохоор тэргээрээ нэг тууштай явцсан юм уу? Нөгөө талаа ямар хүн бэлээ? Багш чинь миний багш чинь нөгөө нэг анх 1963 онд л анх одоо энэ сургуулийн суурийг тавихад байсан Жамсран багш зөвлөлт холбоот улсын мэрэгжилтэн Закиян Христофор Артемович ингээд тухайн үед чинь нөгөө зөвлөлтийн мэрэгжилтнүүд чинь онцгой чухал гавья байгуулж байсан шүү дээ. Тэр утгаараа яг манай анги чинь тэрийг ингээд яг дайрсан анги. Та нар яг төгсөлт хэдэн бөмбөрчин одоо өөрөө чинь төгсөл. Манай төгсөлтөн дээр их онцгой тавуулаа төгссөн шүү дээ. Одоо манай нөгөө соёл эрдний цолон байгаа шүү дээ. Цомоо. Бид тэр чинь 58 оны 2 шүү дээ. Яг одоо нөгөө нас жацуу төөлвөл гэдэг шиг. Тэгээд цомоо бид хоёроос гадна Батцөх гэдэг ингээд одоо манай энэ Чува мэдгаа хүүхэд байгаа шүү дээ. Инх бат. Ингээ бид тавуулаа төгссөн. Тэгэд тавуулаа төгсөн гэдэг бол ер нь бол их олон жилийн туршид их цөөхөн тохиолдол. Тэгээд түрүү өөрөө бас нэг асуулаа л да. Ер нь яг хамтлаг тоглоно гэднээс гадна бид нэр сургуулаа төгсөж ирээд нийтийн бүжигч нь их юутай байсан шүү дээ. Айгүй нөгөө олон хүн бүжиглдэг. Тэгээд тэр үед чинь бид нэр нийтийн бүжиг багш нараараа нөгөө хамтлаг байгуулад тэнд би одоо жаз өмөр бас л тоглож л байсан. Тий. Ер нь бол бөмбөр цохвор хөгжмийн бүх төрлийг тоглосон багш. Манай зоригт бол би мэднэ бас өөрөө чинь тийм ээ. Тэгэхээр Жамсран багш тэр тухайн цагийн зөвлөлтийн мэрэгчлэн багшийн тэр бол манай зоригт багшд бол айхтар тийм код суулгасан байна л да. За улс орон заавал нэг тийм багш байх хэрэгтэй. Энэ бүгдээр рок хөгжим хөдөлгөөн бөмбөрчин болоод явах нэг хэрэг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр одоо хөгжим бүжиг маань консерватор болоод яг ийм цохир хөгжмийн одоо юу гэдэг анги гэдэг юм уу өөрөөс чи гадна шавь нарын төч багш болсон юм тий байна тэр тухай. За ер нь бол кадр ажлууд бэлдэх тий одоо мэдээж нөгөө 90-ад оны шуурга биш үү те тэр үеэр чинь бас орон гарan би өөрөө ч гэсэн орон гарan байсан. Тэрнээс эхлээд ер нь бол олон нөгөө төгсөгчд ээлжилжээр багшилж байсан. Одоо манай Давг намлын Баатар ах хүртэл багшилж байсан. Капитан Баатар. Тэгээд манай хамгийн анхны Баян далаа гэж 63 оны юу шүү дээ. Баатар маань одоо танад байгаа биз? Манад байна. Танад байгаа. Баян далаахыг та сайн таньж байгаа нөгөө нэг хангалгаа эднэрийн хамгийн анхны бөмбөр тоглож байсан. 67 оны нөгөө шинжлэлийн шөнө одоо гайхамшигтай концерт боллоо шүү дээ. Хангалгаахын тэр тоглоод тэр шиг бөмбөрчин те. Баян далаа. Одоо байгаа шүү дээ. Амьд ширүү. За. Тэр их санд үг. Тэд нэр багшилж байсан. Тэгээд одоо залгуулад
миний бие чинь 1985 онд дээд боловсрол яг нь Монгол улстай хамгийн анхны дээд боловсролтой цохор хөгжмийн багш. Яг нэг бөмбөрчин гэж хэлэхээс нөгөө манайх би зүгээр энгийн юугаар ярьж шүү дээ. Олон нэг юу болохоор зэрэг нөгөө цохор хөгжим гэдгээр нөгөө салаалаад явчихдаг. Тэгэл одоо юуны гар болохоор зэрэг таны асууснаар болохоор зэрэг гав хөлбөд одоо манай та сайн тань шүү дээ. UB Drums гэдэг нэг байгуулчихсан. Тэр маань хөвтөл багш жил байсан. Тэгээ одоо бол одоо яг миний хажууд одоо оюутан байхдаа ер нь дэлхийн чанартай 5-5 уралдаанд оролцсон инх хоёр гээд залуу сайхан шав маань одоо яг одоо мөр зэрэгцэд ажиллаж байна. Оо за ашгүй. Ямар ч байсан боловсон хүчин бэлтгэх гэдэг асуудлаар бол ачигдаагүй л асарчаагүй л явсан байна. Одоо зах зээл рүү ороод тийм ээ. Тийм. Тэгэхээр би ер нь бол жилд 1-2 гэдэг чинь бас л тийм юу тоол сонсогдож байна. Тий, баг юм шүү. Гэхдээ энэ онцлогтой хөгжмөлтөө. Цохор хөгжим чинь тэр болгон тавлаад хамгийн наазах нь дөрөв мөч салсан байх хэвээр тийм ээ. Би ч бас бөмбөр оролцож үзчихсэн тад би. За. Тэгээд ер нь их дагнаа төөцөлтөд яваагүй л дээ тийм ээ. Тийм одоо өгөгдсөн бол байсан гэж одоо тэр зааж исэн соёл эрдний хөрлөөгд бөмбөрчин байлаа шүү дээ. Тийм. Хөрлөөгөө намайг авах шүү дээ. Тийм. Тэгээд хөрхөн надад нэг заагаад нэг хэсэг бас явсан тал би. За кофе цаагаа аваад хайдаа тэгээд яриагаа үргэлжлүүлнэ. Тэгээд нэг хандив соглуулах үйл ажиллагаа маань ерөнхийдөө юунд хөрөх нь үү? Яг вэ, дөлгөхаа ерөнхийдөө ийм байна. Одоо бид нар бол нэг юу гэдэг лээ хандив гэдгийг бол яг зүгээр нэг талаар одоо хүний амьдралд тохиолддог өвчин зовлон гэж бас нэг хандивын том их үүсвэр байдаг. Нөгөө талаар ер нь бол энэ хүүхдийн чуулга шүү дээ. Эн чинь бол одоо мөнхийн хүүхдийн чуулга. Энэ хүүхдийн чуулга чинь одоо ер нь хандиваар хөгжмөө босгох нь бол нийгэмд асар их тийм гэгээлэг үйлс юм биш үү гэж ингэж бодогдсон учраас би энийг бол ерөнхийдөө бас нөгөө хүмүүсийг юу биш одоо юу гэдэг лээ ямар нэгэн шахалтаарч биш одоо ер нь сэтгэлээрээ. Тий. Манай үзэгч болон одоо үзэж байгаа бол бас ийм сэтгэлээрээ одоо энэ хүүхд шогт Монголын үр садад шинэхэн бөмбөр цохор хөгжмийн зэмсгийг одоо цуглуулж байгаа энэ нь бас туслах юм шүү гэж би хэлмээр байна тий. Ер нь одооны бөмбөр гэж ярээ. Одоо Amati ч гэдэг юм уу нөгөө юм брэнд болсон Yamaha ч гэдэг юм уу тий. Бас нэг юм одоо гитар цугладаг бидний хувьд бол нэг юм гитаруудын шин төрлүүд ийм зэмсгийн одоо онцлогтой холбоотой хөгжилтэй холбоотой ийм бөмбөрийн түүх бол их хүрээнд өгсөн байж таараа тийм. Өнөөдөр ер нь нэлээд тийм брэнд болсон одоо тийм бөмбөрийн төрөл байна байж таараа. Одоо мэдээж нөгөө дэлхийн дахин чинь нөгөө хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлээр уралдаж байгаа болохоор зэрэг одоо зарим нэг юм дээр тэр Голландын Адамс ч илүү юм шиг, зарим дээр Америкийн тэр Людвиг ч илүү юм шиг, зарим дээр тэр Японы Тама ч илүү юм шиг ингээд одоо ялал тэр нь ноёлж байгаа гэж хэлэхэд их хэцүү ч. Асар их том хүрээнд одоо нөгөө таны хэлдгээр энэ жаз бөмбөрчин бол нийтийг хэрэглээ шүү дээ. Тийм ээ. Гитартаа бол одоо бараг л энэ зэрэг зөөц хэмжээний тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө нэг 4-5 хүн хамтлаг байх чинь заавал тэрний артал нөгөө бөмбөр байдаг гэдэг утгаараа тэр утгаараа айгүй нөгөө тухайн тоглогчоос бас их шалтгаална. Тийм ээ. Одоо машин барьж байгаа хүнтэй адилхан шүү дээ. Ерөөсөө тийм. Тэр зориг тогтчдод тэр Тама байна уу, Людвиг байна уу аль нэг би бол ингэж ойлгож байна. Дууралт байдаг баг. Тийм ээ. Тийм. Одоо гитар гэдэг чинь юу биш үү? Утасны байрал одоо дууралтыг чухал шүү дээ. Таны хэлэн юун дээр ингээд яриан дээр хэлэхэд бол ерөнхийдөө манай ингээд үеийнхэн бол өөрийн их тэр нөр их авьяас энэ дээр тулгуурлаад сайн дураараас урчсан. Энд чинь буруу биш шүү дээ. Тийм. Байгалаас заяасан тийм баян шүү дээ. Ганцхан нөгөө яг би чинь нөгөө мэрэгжлийн багш гэдэг үүднээс ямар өнцгөөс одоо ер нь бол цаашдаа
явах ёстой юм бэ гэхээр одоо энэ ирээдүйн сайхан нөгөө бөмбөрчд маань мэрэгжлийн багшаар нөгөө суурэ тавиулчихсан. Тавилан зөв болох юм бол таны түрүүний яриад байгаа өнгө гэж байна шүү дээ. Тэр өнгө нь бол маш их сайн гардаг. Тэгээ би зоригт огшиг юуг одоо хөсөл мөрөөдлийг их сайн ойлгож байна. Классик хөгжим, сонгодог хөгжим. Симфони оркестрийн зөвхөр хөгжим гэдэг чинь агуу юм байгаа шүү дээ. Нотлоо тавьчихсан тий. Тэгээд чинь рок хөгжмийн бүрчин сонгодог симфони оркестрийн зөвхөр хөгжим шиг бас асар том ялгаа байна шүү дээ. Тэгэхээр тэр мундаг сонгодог хөгжмийн ирээдүйн одоо мундаг Монголын тийм авиастай залуучуудыг бэлдэх энэ үйлсд бол багшлна гэдэг бол бас тийм амар асуудал биш тийм ээ гэж би ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр консерватор болсноор одоо сахиур хөгжмийн төрөл өөрчлөгдсөн үү? Төрөлөөс илүү нөгөө юу бол далгахаа ерөнхийдөө юу гэдэг одоо нөгөө нэг тэр чин жишээлх юм бол консерватор болсноор одоо ингээд авиас гэдэг чинь нөгөө гэр хороололтч байдаг, хаустч байдаг тийм ээ, хаашаагүй байдаг гэдэг утгаараа гэр хороололт харьцангуй одоо нэг амьдрал ядууч гэдэг юм уу тэнд их том авиас гараад ирж одоо зөндөө байж амьдрал. Гэтэл нөгөө хүүхдүүд маань Америк явах боломж алга, Герман явах боломж алга. Монгол улсын консерваторт сурна гэдэг чинь одоо хямд төсөр зардлаар эх орондоо хөгжмийн дээд боловсрал авна гэдэг утгаараа консерваторыг харах нь хамгийн чухал үндэс. Би бол бүр ингэж ярмаар байна. Монголын цохиур хөгжмийн дэг сургууль гэж аль хэзээний бий болсон. Тэрний одоо том төлөвлөлт нь манай зоригт багш би ойлгож байгаа. Школа гэж ярьдаг шүү дээ. Манай үндэсний школа бол бүрлдсэн. Өнөөдөр бид нар ямар ч одоо имиж зовлгүй үндэсний боловсролчны бэлтгэх чадвар нь байна. Нөхцөл болцсон. Заавал Герман явах алба байхгүй. Ер нь тийм. Тэрний гоё байхгүй. Тэ? Яг тийм. Тэгэхээр тэрэнд бол одоо хамгийн чухал юм нь зэмсгэн байгаа юм. Олон байх хэрэгтэй. Тэ? Ингээд төвлөр уур бол одоо төвлөр анги болгоно нэг төвлөр уур тавьчих болж байна. Бөмбөр бол жоохон онцлог. Бөмбөрийн комплект гэж дээ. Тэгээд тэр чин цохиур хөгжим дотор ч нэг симфони оркестрийн том одоо хингэргүүд юу төлөө тэрний чинь их хингэрэг тиймэрхүү юм бол маш чухал. Яг одоо таны ярьж байгаа чинь болохоор тэр нэг Жамцын Бадрага биш үү? Тэр хүний өгсөн яруу хингэрэг гэдэг нэг 5 гоё нэр өгдөг байсан манай Бадрага. Бид нар одоо гайхдаг байна. Одоо тэр төгөлдөр хуур гэж нэрийг тэр хүн өгөөг бол өдөрт бид нар одоо пиано гэдээ ярих байсан байлгүй. Тий. Дагшаа найрлаа өгч юм тэр юм. Гайхамшигтай. Тий. Ер нь бол зоригт багш маань одоо нийтдээ тэгээ 50 хэдэн жил холбогдлоо тий. Ер нь сургууль ирсэн жилээс 50 шахан болчихсон. 50 шахан болчихгоо. Тий. Монгол Улсын урлагийн гавьяат. Гавьяат багш. Гавьяат багш. Ааха. Би бас гавьяат гэдэг утгаар ер нь бол би ингэж боддгийг. Ийм би өөрөө яриад байгаа юм биш. Одоо ийм мундаг олон жил зүтгэж байгаагийн хувьд бол одоо энэ цолууд өөрт чинь айгүй зогч байна, таарч байна гэж би хувьдаа үзэж байгаа. Яагаад гэж өнөөдөр магадгүй зарим цаг үед цохиур хөгжим бол жоохон тийм гоц анхаарал байгаагүй. Хаяанд гэж байна. Одоо тийм нэг юу хөгт байдаг шнэ. Юу гэдэг айлын нэг тийм байсан тал би. Бүр байхаар барах. Саяхан уу. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзээд нэг бөмбөр тоглолтдог болох юмсан гэсэн хүүхдүүд энэ бол тийм биш юм аа. Энэ бол оркестр дотор хамтлаг дотор хамгийн чухал хөгжим байд. Зүрх. Одоо манай эрт дээрвийн уламжлал урлагт бол яг хоо дугуултын хувьд бол өөр байж. Ски зурхтан одоо гэрт тоглодог байсан бол өнөөдөр ингээд орчин цаг хөгжих, төв хөгжих улам орон зайн томроод ингээд цохир хөгжмөш чинь ач холбогдол аюу өндөр болж эхэлж байна. Чанга дуургах тий. Одоо манай
дэлхийд бужигнуул одоо хүү амтлагийн сохор хэсэг бол мундаг байгаа шүү дээ. Тэр нэг хард рокийн одоо жинхэнэ суурийг хийж өгч байгаа. Тэгээд өчнөө олон үзэгч олон Америкуудыг хүртэл ингээд тэр нэг дүн гэсэн нэг айхтар одоо хингэрийн дуу хуур биш тийм чинь маш голоо байгаа байхгүй тийм ээ. Өдөөж байгаа юм л да. Тэгэхээр нэг тийм хаяанд байсан гэдэг юм өнөөдөр буцаад одоо яг гол байр сууринд хоймрлоо. Тий, хоймрлоо очиж байгаа сайхан сонсогч байна тий. Гэхдээ ерөнхийдөө нэг амардаг бах тий. Энэс Яг уу ер нь бол яг уу нөгөө нэг таны ярьж байгаагаар амарна гэхээр чи яг хөгжмөө тоглож амрах гэхээсээ илүү нөгөө хөдөлмөрийн хүнд нөхцөл. Хөдөлмөрийн хүнд нөхцөл тэр яг бид нар ингээд бөмбөрүүдээр зөөлөвч тавихгүйгээр гэж бодъё л да. Ерөнхийдөө ингээд рок хөгжмийн дуу шуугаа ямар байдаг та өөрөө сайн мэддэг. Тэрэн дотор нэг 2 цаг ажилласан хүн болвол зүгээр энгийн ажилт нэг 8-9 цаг ажилласантай тэнцэх хэмжээнд бүр ингээд шохтон хүн шиг болоод гардаг шүү дээ. Дандаа хөлтөн дээр яаж байгаа. Тэр утгаараа нөгөө хөдөлмөрийн хүнд нөхцөл. Одоо яаж эргээд нөгөө манай хиний дээр үуч социализмын үед чинь бөмбөрчний хүнд нөхцлөөр 20 жилээр гаргадаг байсан шүү дээ. Одоо байхгүй болчихсон. Байхгүй болсон. Одоо тэрийг бас хоёлаа их чухал сэдв шүү дээ. Яаж байгаа юм тэр бол. Гэхдээ одоо тэгээд асуудал тавьд юм уу ер нь? Яг уу ярих зөвхөн ярих төдийл байна. Төдийл байна. Тий. Тэгээд яг нөгөө нэг бөмбөрчид чинь болохоор зэрэг өөрснөө ихэнх нөгөө юу яачихсан. Одоо тэр хуулиа сайн мэдээд нэгдээд ингэх хэл бас хэрэгтэй байна. Тийм холбоо энэ төр байгуулагддаг юм дөө. Гүйл байна. Тий. Асууд наад чинь ярих л асуудал. Тий. Тэгэлгүй яхаа. Тэр том оркестр дотор одоо сая битэр зөндөө ярьлаа. Ачаал бүгдлийн тий. Тэгээд энэ одоо мэрэгчлийн хувьд бол ямар хүнд нөхцөлд байдаг энэ талаар бол ярих ёстой. Тийм. Энэ соёлын яам анхаарах хэрэгтэй байна. Ер нь тий. Тэгээ өнөөдөр ямар сайндаа яамтай боллоо тий. Аа. Тэгэхээр бид хоёр одоо энэ ярилцлагаараа бас жоохон ч гэсэн энэ дээр нь бас ошоо нэмэрлжтэй. Яг тийм юу асуудал байгаа юм байна шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй байна тийм ээ. Энд дээр долгийнхаа ерөнхийдөө хаяанд байгаа асуудал л да. Одоо бүжигч чинь ингээд бүр ингээд тамгалчлаа штэ. Тэр бол арга байхгүй биеэр хийдэг. Үлээвэр хөгжимчд ингээд тамгалчлаа штэ. Тэрнтэй адилхан үлээвэр цохор гэж оруулчих хэвээр. Яг л ерөөсөө. Нэг л үг нэмэх хэрэгтэй. Тийм, нэг үг нэмэх нь хэрэгтэй. Тэгээд сони юм үлээвэр нь тэгээ байж байгаа цохорын үлдээж идэг. Тэгээд одоо таны хэлдгээр ингээд жил нэг л хүн хийдэг шүү дээ. Тэгэхээр одоо их баг таа үедээ улсын хэмжээнд юу ямар 100 хүн байгаа шүү дээ. Тий. Жил зарим жил нэг гарахгүй. Жил өнжиж гарна. Тэгэхээр нөгөө нэг яг цохор хөгжимч цөөхөн учраас тэр юм дотор оруулчихад эн чинь тэр хүнээр бодож байгаа асуудал шүү дээ. Улсын мөнгийг сороод байх асуудал байхгүй. Би өөрөө чи яг өнөөдөр урьсан гэхлээр би бас их боддог байхгүй нэг. Манай зоригоо одоо гөм олон жил зүтгэж байна да энэ тэ. Би одоо яг нюансууд нь ямар байдгийг энийг сонирхох гэж би өөрсдөө. Тэгэхээр ингээл зүтгэл яваал байдаг. Тэгээ өөрөө тэр навчаад нэг асуудал яг яригцсан цохор гэдэг үгийг оруулчихгүй шиг л өнөөдөр ингээл явж идэг байх нь шүү дээ. Тийм. А миний хувьд бол одоо симфони оркестрүүд бүх хөгжимчин чухал тэр дотор. Бүх хөгжимчин. Ерөөсөө нэгийг ч ялгаж үзэх ёсгүй. Ялгаж болох. Тий. Ялгаж болохгүй. Ялангуяа хөгжмийн зохиолч чинь тэр бүхний чинь бодож зохиож байгаа шүү дээ. Тэгэхээр наад шиг том асуудал юм байна. Том. Соёлын юмд тавьяа хэлээ. Яг үнэ тий. Аха. За тэгээд тэтгэр гэж одоо ярьлаа битэр одоо энэ цохор хөгжмийн тэр мэрэгжлийн онцлогийг одоо ямар байдалтай ханддаг юм бол мэрэгжлийн онцлог гэхээр тий одоо тэтгэврд гарах асуудал ерөөсөө 60 шүү дээ. 60. Яг нөгөө энгийн юутай адилхан нөгөө нэг 60-аараа л тэгээд яг үнэхээр бас юу л да нэг талаар хэцүү нөгөө талаар одоо тэгээд улсын жишг юм байгаа юм чинь бид даахгүй гэж яах юм бэлээ. Тэгээд энэ олон жил одоо яг нууцгүй гэхэд нэг чих хатуу болдог. Тэгэлгүй. Чих хатуу болдог. Тэгээд би одоо хатуу болоод байна. Зүгээр гитар тоглодог. Аргатай адилхан. Тэгээд одоо манай зүгээр одоо энэ цохор үүдэг хөгжмийг хийхгүй байгаа хүмүүст анхааруулга та нар ингээд
цохор хөгжимгүй симфони оркестр зүгээр төсөөлөд үзтээ тийм. Ер нь тийм. Бодоод ингээд энэ ч бас айхтар асуудал. Ер нь бол ийм цохор хөгжим дотор төрөл жанрын хувьд бол одоо соул гитар, бас гитар, ритм гитар гэдэг шиг нэлээд нарийн одоо төрөл байдаг үз. Жишээлбэл одоо нэг таны хэлдгээр соул гитар ба шүү дээ. Тэр чинь нөгөө манайхаар нөгөө Монгол нэр дуу дарам гэдэг юм л да. Гэхдээ тэр чинь яг дуу дарам нэг тийм зохимжтойч бас нэр биш. Кампанелли гэдэг хөгжим, кислофон гэдэг хөгжим чинь соул гитарын дээд хөгүүдээ ингээд хариуцаад тоглоно. Ритм гитар дунд хэсэг болохоор тэр нөгөө вибрафон, тэр маримбаны дунд хэсэг эдгээр чинь дундуулаа. Тэгээд доод нөгөө аргил гитарын чинь болохоор тэр бүр төгөлдөр бүрийн нөгөө 9 ахтай байдаг штэ. Тэр 9 ахтай чинь бүх хөгнүүд цохор хөгжмийг ингээд төрлүүдэд ингээд нийлээд ингээд цохор хөгжмийг ингээд бүхэлд нь болохоор зэрэг одоо нийлмэл төгөлдөр хуурч гэж хэлмээр юм уу? Ийм их том багтаамжтай. Тэгэхээр зэрэг аль аль нь байгаа. Тийм манай үзэгч олон сонирхоод одоо вибрафон, кислофон гэдэг шүү дээ. Тийм. Цохор хөгжмийнхаа нэг гоё их шиглэн одоо тийм хөгжмүүд шүү дээ. Манай инээмсэглэлийн цог дэлгэрээс маань тийм кислофоны одоо нэгжлэг хүн байсан шүү. Тэгээ манай инээмсэглэлийн дуунуудад тэр нэг ялангуяа энэ хөглөө энэ төр дээр байдаг шүү дээ. Манай цог дэлгэрийн хийж өгж байгаа тэр нэг данчтай нэг хөрхөн тэглэр их чухал байгаа үү? Тийм учраас миний хувьд бол би одоо цохор хөгжмийг хамгийн гол хөгжмийн зэмсэг гэж ойлгодог. Рок хөгжимч бай, сонгодог одоо оркестрч бай, дагшаа найрал хөгжимч бай, джазч бай тийм ээ. За манай зориг тогшийн хөөрхөн дуулдаг. Тэгээ одоо Universe Best Songs-ын шүүгч байхад бодож ирсэн тийм энэ ингээд гений ингээд хөөрхөн авьяасан хөгжмийн мэдрэмж энэ дамжаад ингээд одоо юу хийж байна ер нь хэдэн хүүхдтэй ер нь 2 хүү. Тий том хүү чи одоо яг тэр та сая ген гэж айгүй чухал асуудал ярьлаа. Ер нь бол ингээд залуу аав ээжүүд бол яг ингээд залуу байх үедээ үнэхээр тэр хөгжим гэдэг том ертөнцөөр амьсгалаад ингээд үдчсэн үедээ хүүхэд төрөхөд тэр ген чинь хүүхэдтэй очдог. Одоо тэр утгаараа яг тэр күүс чинь би чинь шал угаахтаа хөгжим тавьчихдаг л байсан. Одоо оюутан байхдаа нөгөө дотор байранда тэр ингээд бүр дамжичаад очсон нөгөө дэлхийн сууднуудын 400 гаруй пянз одоо яг байна. Тэгээд нөгөө ямар их юм. Сайн биш. Тий. Одоо винил пянз байна уу? Том хуучны пянз байна. Дандаа том юм. Ерөөсөө тэр цувралууд. Гэхдээ нэг симфони гэхдээ хидэн удирдаачийнхаар ингэж тийм их том цуглуулга. Одоо яг тэр чинь миний л цуглуулга л да. Тэгээд тэр чинь нөгөө том хүүчин ингээд нэг талаар ингээд бүр ингээд өвч авчихсан. Нөгөө ген дэмжиж код суулж байгаа. Тэгээ ерөөсөө манай гэр бүлчдийн би дандаа л ярьдаг. Ийм намуухан сонгодог хөгжим тавьчихдаг байсан аав маань. Тэр бол маш их одоо төвчээрлэнгөө хандах урлагийн хөгжмийн бүх төрөл тийм ээ. Тэрнийг суулгаж өгдөг. Дуу дуулж байгаа юу? Ер нь одоо сүүлийн үед өөр тийм юуны нийгэм рүү хандсан тийм юу та одоо бичвэрийн талын ажил их хийж байна. Тэгээд яг л нөгөө нэг нарийн нөгөө хөгжмийн зохиолчдын номон дээр ажиллаж байна. Ерөөсөө тэр урлагийн талын юм хийж байгаа. Би зүгээр ямар утгаар асуугаад байна гэхээр танаа 2 хүү дотор ийм цохор хөгжмийн одоо за ач зээнэр дээр гарч ирнэ багтаа. Тийм. Танаа гэр бүлийн хүн юу хийдэг? Хөгжмийн. Одоо манай гэр бүлийн хүн чинь алдагт цэвэлмаа багш юм нөгөө хайртай шав. За. Одоо тухайн үеийн мөнгөн цэцэг. Хуучрын багш хөгжим бүжгийн дунд сургууль болоод Казахстаны консерваторийг улаан дипломтой төгссөн. Одоо бидний үед чинь улаан дипломтой гэж үү? Багшилж байна уу? Багшилж байгаа. Би таараа одоо үнэхээр бахархаж байна. Нэг юм зах зээлийн шуурганаар те ингээд мэрэгчлээ үнэнж одоо Монгол улсын хөгжмийн урлагийг орхихгүй ингээд гэр бүл хөөрхөн те энэ чинь зах зээлийн нөхцөлд бас хэцүү шүү дээ. Золин мөнгнөөс авахулаад тэгэл нэг юм тууштай нэг юм сайхан одоо игэл жирийн одоо би юу утгаар ярьж байна. Нэг юм том мөнгө төгрөг хөөцөлдсөнгүү яг л хийдэг юм а хийгээл явж байгаа тийм. Яг тийм. Зөө. Хүнд тэгээд энэ далгийнхаа ерөнхийдөө таны хэлсэн дээр ингээд нэмээд санаа хэлэхэд
Ер нь хүнд бол их хамгийн үнэтэй юм чинь зүгээр л нэг дээвэр байхад болох юм шиг байгаа. Зүгээр нэг хөдөлдөг машин байхад болох юм шиг байгаа. Хамгийн чухал юм чинь энэ оюуны хэрэгцээл юм байна гэдэг чинь. Би бас тийм бодолтой юм. Би өнөөдөр машины маркетинг дээр хөөцөлдөгөө 4 дугаар тээврийн хэрэгсэл гэж үздэг. Гар утсыг би 99.1 гэж хөөцөлдөгөө номер л гэж үздэг тий. Энэ чинь холбооны хэрэгсэл. Тэр бид нэг юм хоёр нийгмийн юм дээр хоёр хөлөөрөө гიშгсэн юм одоо тайрыг би ялангуяа ярьж л дээ. Ингээд тууштай явж байгаа. Тэгээ одоо ямар сандаа би шавнырын тоог асуухлаар өөрөө онцлогийг ярьлаа шүү дээ. Нэг юм уу хоёр хүн жилдээ чанартай тий. Тэгээ манай ер нь хэрэгцээ ерөнхийдөө хангагдгүй баха хоёр хүнээр тийм ээ. Зөвхөн нэг байгалийн авьяасаар бас сурсан юмуд бэлдээд залуучууд. Яг нь манайда ийм байна л да далгахаа энэ улсын симфони найруулга хөгжимч хоёрхан байна. Тий. Тэр утгаараа яг нөгөө тэд нар чинь бүр ингээд 60 хүртэл ажиллаж шүү дээ. Эмэгтэйчүүд нь 55 хүртэл. Тэр утгаараа яг тэр чинь он удаан жил ажиллаж гэн гэдэг утгаараа жилд нэг 10-ыг төгсөөд явд боловсон хүчний илүүдл болчихно. Тий. Тэр утгаараа яг нөгөө нэг яг л таарж байгаа юм байна. Тий. Улсын хэмжээнд байгаа боловсон хүчний нөөц дундаж тоо нэг 2-оос 3-аар төгсөөд ингээд байхад бол нөхөгдөөл ингээд яваад байдаг. Тэрээс 10 руу явчих юм бол ихтэж чинь. Тийм ээ. Илүүдл болоод. Тэгээ манай хүн ам юм бас. Хүн ам цөөхөн. Тий. Аймаг болгонд оркестртой болох юм бол харин эсрэгээр юм болно шүү дээ. Одоо тэгээд практик хичээл заахад байна шүү дээ. Онл мэдээж байгаа. Яг практик тэгэхээр хэдэн цаг байх уу ер нь хөөгд сурж байгаа хөөгдөд бол яг нөгөө олон жилийн сонгодог гэхээсээ илүү ерөөсөө шалгарсан юу болов 7 хоногийн 2 удаа ч их шалгарсан арга байдаг. Өдөр болгон ингээд зарим хүмүүс ингээд хүүхдээ хурдан мундаг болох гээд өдөр болгон хичээл авах гээд идэг штэ. Тэгэхээр нөгөө бие дааж хийхгүйгээр амжилт баг гардаг учраас 7 хоногийн 2 удаа ч хамгийн их шилдэг. Вибрафон, ксилофон хоёрын ялгаа нь юунд байдгийг? Тэр ийм байгаа хаа. Вибрафон ч болохоор зэрэг хатуу металлаар хийсэн. За. Тэгээд материалаас. Тэгээд нөгөө нэг цаг агаар муутгаж жангинаад идэг чинь. Одоо тэгээд нөгөө Монголын ард түмнийг олон жил сэрээсэн нөгөө алдагт мөр дөрж байгаа их орон хөөдөө таламэн малдар дүүрэ. Эн чинь одоо нөгөө вибрафон. За. Металлаар хийсэн. Тэгвэл тэр металлуудынхаа доор нөгөө нэг цахилгаанаар яадаг хавхлаг иргэдэг. Ер нь бол яг одоо би хар яриагаар цахилгаан вибрафон ксилофон моторч хийсэн байдаг. Хатуу мотор тий. Халуун орны хатуу мотор. Тий. Сая би нэг аяллаар явхад Ямайкад маш их хэрэглэв юм аа. Ксилофон. Ерөөс үндэсний юу шүү дээ тий. Ерөөсөө нэг регги хөгжимчөнд ксилофонгүй ерөөсөө явдаггүй тий. Тэгээд бодвол одоо тэр модных нь материал нь тэр онцлог байд юм уу? Нэг тийм өвөрмөц дугуйлт байна тийм. Өвөрмөц. Тэгээд халуун орны тэр Rosewood гэдэг ингээд англиар голчуу яриад байгаа юм да. Rosewood-ээр хийсэн одоо нөгөө ксилофоны нөгөө төрөл нь маримба шүү дээ. За. Тэр одоо таны яриад байгаа Ямайкад тоглоод байгаа чинь ихэнх нь маримба. Маримба тий. Тэгээд тэр маримбанууд чинь болохоор зэрэг тэр халуун оронд тэр Rosewood ургаж байна. Тэр Rosewood-ээр хийсэн дэлхийн том хөгжмийн үйлдвэрүүдийн жимсэг хамгийн өндөр үнэтэй $20,000 шүү. Ойлоо Rosewood гэснээс манай уламжилт Монголын үндэсний хөгжмийн уламжилт одоо харан хингэрэг гэдэг энэ ч одоо нэг бөөний юм уутаа ингээл өчнө олон зуун жил явж байгаа шүү дээ. Бас уламжил байна те. Байхаар барах. Одоо яг тэр дэлхийн номд бол морин хуурыг ингээд бичсэн байгаа байхгүй юу? Тэрнтэй зэрэгцээ харангийг зургийг тавьсан байгаа байхгүй юу? Монгол үндэстний хөгжмийн жимсэг. Нөгөө харанг дэлдэнэ гэж ярьдаг шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг орчин үед болохоор зэрэг хүмүүс нь яг үдэ мэдээж хүмүүсийн буруу биш байх та. Харангийг харцгаад нөгөө цанчин тэгэл яриад байдаг байхгүй юу? Хингэрэг харанг гэдэг одоо. Тий, тэр утгаараа бас нэг жоохон хаяанд яваад ирсэн юм шиг харагдаж л да. Өөрөө тэр ялгааг л одоо бараг мориороос өмнө
харанган байсан болов. Тэглгүй яах вэ? Тэглгүй яах вэ? Ерөөсөө тэр дайн тулааны үед чи харан хингэр хоёр ч морин хураасаа өмнө л байсан баг. Тий. Ерөөсөө. Тэгэхээр Бадрагын одоо ярьдаг зөвхөн морин хуур дээр бас туушраад байдаг бас би бол буруу гэж боддог. Өнөөдөр чичнээн гоё хөгжим одоо уламжид Монгол үндэсний тийм ээ. Тэгэхээр тэр хуучин одоо арьсаар хийдэг байсан байж таараа тийм. Өнөөдрийн одоо харан хингэргийн хийж байгаа тэр арьсных нь материал нь манад бол байж байгаа биз. Янз. Яг уу дээр үед их сони юм та асуулаа. Ерөнхийдөө яманы арьсыг дээр үеийн сахал бодог сахлын бэрэтгээр хусаад үсээ. За. Тэгээд гар аргаар хийж хийж байгаа байхгүй юу? Тэр чинь одоо манай алдарт сууд намсрааж байгаа үед хэрэгжүүлж исэн шүү дээ. За. Тэр үед чинь нөгөө нэг хөдөө сумын төвд очиод нөгөө яруу хингэр нь хагарчдаг. Нөхөр минь чи орой тоглолтод бэлэн байлга гэдэг. Нөгөө айлын амбааруудаас яманы шир аваад сахлын бэрэтгээр хусаад нөгөөг чинь дэвтээгээд ингээд тэлж татаад ингээд тоглож исэн. Тэгээд яг тэр Монгол арга дээр үеийн тэр арга чинь болохоор дэлхийд дахинд ингээд мэдээж хөгжмийн үйлдвэрлэлд нэвтрээд гэхдээ тэр таны асуугаад байгаа тэр пластик шир гэж байгаа. За. Нэг талаар нөгөө талаар арай нэг бүрзгэр өнгөтэй шир байгаа байхгүй. Тэр болохоор зэрэг тэр арьсны холж байна. За. Дууралт бас. Үгүй. Зоригч багшуул ерөнхийдөө айгүй сайн гадарлана. Энэ ямар арьсаар хийсэн те. Тэгээд тараад ийм байгаа байхгүй юу? Яг пластик шир тэр арьсны холимог шир хоёрын арьсны холимог нь өнгө нь илүү. Сайн шир. Ялтаа сайн. Тий. Одоо ингээд хөглөнө. Захөр гэж юм. Ерөнхийдөө зоригч багшуул хөглөнө чихэр хөглөнө. Одоо гитар ч амар болчиход ш нэг юм юу хараад индикатор юугаар нь ажиллаад ямар сонсгол одоо юуг бидний үед бол дандаа чихээр уцаас бол чангалж хөглөж штэ. Тэгэхээр цахвар хөгжим бол тэгэхэд хэцүү баг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм юу одоо дууралтууд суулцсан байдаг баг. Тий. Тэр нь бас заан үйс юм хүүхдүүд. Яг бид нар чинь нөгөө хөгжмийн мэрэгжлийн улсууд учраас нөгөө нэг одоо нэг юугаа ганцхан жишээлбэл нөгөө нэг ляга дуургаад эхнийхээ яруу хөнгөлгөө хөглөж штэ. Тэгэхэд хоёр дахьыг мийг дуурахгүйгээр ями хоёр чинь цэвэр квинт байна гэд нөгөө Монголын Бадамлын ухаан усан мандал гэдэг байдаг шүү дээ. Тэргээр хөөгөр олохмаар байхгүй гайхмаараа. Ингэж нөгөө нэг бид нар чинь нөгөө нэг талаар сонсголоо хөгжүүлж байна да. Тэгээд таны хэлж байгаагаар индикатор харж яар гэдэг чинь нөгөө өөрийн хөгжих юмыг төгжж байна гэсэн. Тийм шүү дээ. Одоо техник хөгжихээр нөгөө натур юм ингээд одоо зүгээр хар бор яриагаар ярихад жишээлбэл одоо дижитал хөгжим одоо орчин үед буцаад руугаа орлоо шүү дээ. Студийн бичлэг энэ чинь яг нөгөө натур хөгжим рүү ороод одоо бидлсэн 90 үеийн хөгжим рүү орж шүү. Дандаа энэ байгалаасаа ирсэн чихээрээ тоглож чихээрээ сонсдог тий. Тэгэхгүй л ингээд бүх юм электроник юу руу орчихлоор ингээд сүүлдээ хүн чинь нөгөө нэг байгалийн бүтээгдэхүүн учраас тэр үндээ ингээд залхах юм байна л да. Залхах. Тэгээ залхаа тэгээ буцаад тэр юу руугаа орох одоо байгалийн шаардлага тийм байдаг биш тийм ээ. Тэгээд тэр таны хэлдгээр хэрвээ дижитал руу орохоор зэрэг хүнээс давдаг бүтээгдэхүүн гэж байхгүй шүү дээ. Хүн чинь өөрөө тэрийг бүтээх чадвар нь сулрахаар чинь нөгөө хүчин чадал нь буураад эргээд тэр чинь хүний оюун ухаан тэрийг чинь ингээд оргил руу тэмүүлүүлж идэг гэдэг утгаараа тэгж гарч ирэх нь л. Цогцор хөгжмөндөр тийм юмнууд гарч байна одоо. Вибрафон тэрийг дижитал болгоод тийм ээ. Тэр яг юу орцод байдаг баг. Сэмплер руу тий яг тийм амьд дууралт нь биш. Тэр яг нэг талаар яг эерэг тал нь болохоор зэрэг нөгөө цаад хөгжим чинь тэр ингээд юу тогтчихсон юмд юу яхаар зэрэг буруу хөгжим чинь ч гэсэн цаанаас нь тавьсан учраас тэр чинь өөрийнхөө бурууг мэдчих эерэг талтай. Нөгөө сөрөг тал нь болохоор зэрэг нөгөө бас нөгөө амьд дууралтаас холдоод явчихж штэ. Тэгэхээр эерэг сөрөг аль аль нь байна. Зөв. Юуны дууралтын хувьд захир хөгжим бол нэлээд бусдаасаа хүчтэй. Одоо консерватор акустикийн хувьд бас яат юм байгаа ч тийм нэг тогтцуулт юм байгаа. Тий. Айгүй хүчтэй. Тэгээ яг ерөнхийдөө нөгөө акустик юуны диапазон гэж ярьдаг шүү дээ. Диапазоны хувьд одоо нэг хамгийн аяараас эхлээд
нөгөө их симфони найрал хөгжим чинь ингээд 100 герц мерцээр ярьдаг шүү дээ. Тэр 100 герцэд хүрэх хүчин чадал цохор хөгжим байна. Оо за. Тэгэхээр зэрэг ингээд эндээс эхлээд юм хөгжил. Тэгээд яг тэр орд чинь бид нар бол гадаа эднэр тоглох үедээ бол тэрийг ашиглана л да. Ангид бол бас тэгээд харьцангуй цохор мохороо зөөлөлж тоглохгүй бол тийм баг. Тий, зохицуулна баг. Сонио хөгжим. Сонио. Одоо там гэж ярьдаг ш нэг түрүүн бид нэр маримба гэж ярьж байна тий. Энэ дэлхийн цохор хөгжмийн хөгжил гэж энэ одоо төрөл үндэстэн болгоныг өөрийн сонин одоо манай харан хэнгэрэг шиг тий. Энэний мэдээж түүх суулуудыг бол их сонирхдаг байхгүй тий. Хаана яаж дуурайд байна, Хятадд яаж дуурайд байна, Японд яаж дуурайд байна тий. Бразилд яаж дуурайд байна. Бас их нэрээ тий. Их нэрээ. Яг тэр түрүүний ярьдаг яруу хэнгэрэг болвол одоо нөгөө нэг суудангуудын бичсэн тэр том симфониудад оркестрийн хөгийг баригч гэж үздэг. За. Тэгэхээр тэрийг одоо нөгөө нэг ямар амин чухал судас вэ гэдгийг мэдээж байгаа байхгүй юу. Тэр үед чинь нөгөө нэг яруу хэнгэрэг тийм хөгжил муутай зөвхөн ингээд эхлэхийн өмнө ми мажор гэхэд чинь ми си ч юм уу тэрийг хөгөлцөхөд үндсэн тоник квинт гэдэг өнгөн дээр нөгөө Бетховны болоод суутнуудын бүтээл явдаг байхгүй юу. Гэтэл тэр чинь хоёр хүн дуурайд байгаа мөртлөө тэр оркестрийн хөгийг яг л тэр бүтэн симфони явж барьж байгаа байхгүй юу. Одоо танаа энэ шавнар жишээлбэл онлын практикийн хичээл гэдэг шиг одоо ингээд мэдээж хэрэг том оркестрт сурж явах хугацаанд тоглох бас хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэхээр танаа одоо сургуулийн өөрийн оркестр байна те одоо оюутны том оркестр байна шүү дээ. Сайн тоглолт манай Чимбат одоо удирдал те. Тэндээ тоглолчдын баг үстэй бас практик болоод. Яг хөө тэндээ тоглоно. Тэгээд яг хөө тэр чинь нэг их симфони найрал хөгжим ерөөсөө дээдлийн хүн 5 цохор хөгжимчин шүү дээ. Яг хөө нийт сурж байгаа хөгжим нэг 20 дотор байна л да. 19 20 эднэр гээд. Тэгээ яг хөө зарим нь бага анги учраас тэр найрал хөгжимд суух цаг нь болоогүй. Тэгэхээр нөгөө хэсэг нь болохоор үндэсний их найрал гэж байгаа шүү дээ. Ингээд тэр хүүхдийнхээ оюуны нөгөө нэг хөгжлийг дутаахгүй тулд эхний жил симфони найрал хөгжимд сууж исэн 5 чинь дараагийн хичээлийн жил үндэсний найралтай. Ингэж аль алийг авах маягаар. Ер нь бол одоо ингээ манай үзэгч олонд тийм бөмбөр гэж ярив. Цохор ерөнхийдөө ксилофон, вибрафон жоохон орхиод бөмбөр тавуулах хавьяастай хүүхдийг ингээ хөгжим консерваторид үгүй гэвэл ямар болцол үгүй хамгийн эхний одоо шалгаруулж авах хэдэн наснаас нь байвал зүгээр үгүй тэр тухай ойлаа бас нэг. Ер нь одоо ингээд юу яалаа да долгийнхаа олон жил бид нэр 5 дугаар ангид сурж явах өвлөн шалгаад за 6 дугаар ангид 9 сарын 1-нд ороход нь одоо хүртэл ингээд авсаар хിവэрэ байна. Бага. Энэ уламжлалыг дэлхийн нийтийн жишгийг дагах юм бол одоо хийл төгөлдөр хуур гэдэг шиг нэгдүгээр ангиас нь авах хэрэгтэй байна. Харин би тэгж бодоод байна. Тэр чинь бас нэгээс 5 дугаар анги гэдэг чинь бас их сонирн болно шүү дээ. Маш их сонирн. Хүүхдээ чи хамгийн содон гоё юмнууд нь яг тэр одоо битэр яриад байгаа саяны насан дээр бас алдагдах тал байна шүү дээ. Тэ? Тэгэхээр энийг өөрчлөх талаар та нар ярьдгийм байгаа. Яриад л. Яриад байгаа. Ер нь ингээд нэг юм хөөрхөн хүүхдүүд байдаг шүү. Хар ялхаараа ингээд бүр нэг содон авьяастай. Тэр хүүхдээ чавш нэгээс 5 дугаар анги чи өөр юм сур гэдэг нөгөөт чинь бас ингээд нэгдүгээр гарынх нь юу нэг мундаг оюун чадвар мадвар хоёрдугаар сонсголынхын юмнууд нь ингээд өөр юм руу чиглүүлээд ингээд наад чи бас сонирхол юм байна. Одоо заавал нэг рүүгээ орох хэрэгтэй. Тийм байна. Яг нь тэгээ үнэхээр тэр төсөв мөнгө нь болдгоо болвол нэг хэсэг 3-аас нь авч жагаад хэдэн жилийн дараа нэг рүүгээ ордог ч юм уу. Тэгэхгүй бид нэг олон улсын уралдаанд очихоор нөгөө 6-аас авсан хүүхд чинь 9 дугаар ангихаар нөгөө 4 дахь жилдээ болж байна да. Тэгтэл нөгөө өөр орны хүмүүс чинь 10 дахь жилдээ тэр юугаар хичээлж хамаагүй явцсан. Ингээд энэ нөгөө юуг тэнцвэргүй өрсөлдөөн болоод байдаг байхгүй юу? Одоо энэ олон улсын тэмцээнүүд тэр зөндөө явагдах уу? Явна. Эдгээр насны хүүхдүүд явна. Наач айгүй чухал юм байна шүү. Маш их чухал. Нэг нь ингээд төрүүлээд өгчсөн байдаг. Тэгээ бидний буруу биш байгаа байхгүй юу? Тэгээ хүүхэд нь болохоор зэрэг 6-аас орсон ямар тэр хүүхдийн буруу биш. Тэр чинь нөгөө энэ бодлогын буруу байхгүй юу? Тийм ястаа анхны удаа сонсож байгаа юм байна надад.
Тэгээ манайх одоо ингээд тэмцээнд өргөдөн шүү дээ. Одоо тэгэл ястаа тэгэл явуулах уу. Тэгэл бор зүрхээрээ л үзэн. Ийм тэмцээнүүд ер нь олон явагдана. За яг хөтэ харьцангуй одоо нөгөө нэг юм цахимжсан учраас одоо бол бид нөр тий Балтийн тэнгисийн орнд руу сая уралдлаа шүү дээ. Тэгтээ нөгөө цахимаар. За. Цахимаар. Тэгээ нөгөө ямар амжилттай оролцов? Дайггүй. Орос хүүхдүүд чинь нэг тэргүүн байр аваад, нэг хоёр дугаар байр аваад бас. Тэгэхээр манай хүүхдүүд бол маш их том давааг давж очиж шүү дээ. Нөгөөдөл нь төрүүлээд хөгжсөн. Тэд нар ч үзэж шүү дээ. Хүнд нөхцөл. Хүнд нөхцөл үзэж байгаа байхгүй юу? Энүүхэн хой талын улаан үдийн уралдаан гихчил 9 класс гэж бичсэн байгаа байхгүй юу? Тэгвэл нөгөө Оросын 9 класс чинь 9 дахь жилдээ манайхын 9 класс чинь 4 дахь жилдээ байгаа. Тийм байна. 5 дугаар ангиас эхлээд 4 жил. 6 7 8 9 гээд өөрөөр хойноос нь уралдаж гүйцэж явдаг хүүхдүүд байна шүү дээ Монгол хүүхдүүд. Тэгэхээр тэр чинь нөгөө сургуулийн юуг бол ер нь найшлуулж хүнээ бодох цаг л болж байгаа байхгүй. За бид энэ нэвтрүүлгээр яг хоо цохор гэдэг үгийг нэмэх хэрэгтэй байна. Энэ ангийн хэлсэх одоо ийм нэг хоёр асуудал харагдлаа л да. Тэтгэвэр байна. Тийм манай нэвтрүүлгийн өчөөхөн ч гэсэн нэмэр болоё л гэж би бас үздэг хүн байхгүй. Тэгээд одоо хоёлаа ингээд ерөөхдөө тэр цохор хөгжмийн төрлүүд те гэж ярьж байна. Хоёрдугаар одоо багш нарын тухай ярьлаа. Ерөнхийдөө Монголын дэг сургууль бол үргэлжлэлээр байгаа юм байна, тийм ээ. Тэгэхээр энэ бол их сайхан сонсогч. Тэрэн дотор бас асуудлууд байна. Тийм шүү дээ. Энийг янзлах хэрэгтэй байна, тийм ээ. Иймэрхүү юмнууд байд юм байна. За тэгээд би тэр яриа ерөнхийдөө өндөрлөх тийшээ хамтж байна. Одоо Монголд нийт хичнээн бөмбөрчин байдгийг юм. Яг нь тэгээд тоо ах судалгаа. Би бол тоолж үзээгүй. Гэхдээ одоо нэг хамтлаг болгон бөмбөрчөнтэй гэхдээ хөөрхий одоо ингээд яг тэр мэргэжлийн сургууль төгсөөд бөмбөрж байгаа бөмбөрчд бол одоо манай Батбүр байна шүү дээ. Саундын тэр байна, манай Цомо байна. Ингээд нэг хоёрхан байгаа үстэй. Тэгээд ирээдүйд бол одоо бол хаашаагүй ингээд бөмбөрийн сургалтууд эхэлжлээ. Харьцангуй сургууль төгссөн багш нар багшлаад эхэлж байна. Тэгээд ирээдүйд бол гарах бөмбөрчд маань бол харьцангуй нөгөө мэргэжлийн төвшин бол өндөр хэмжээнд юу яах дээр үеийнхээ бол өгөөсөх юм огт байхгүй. Дээр үеийнхэн бол асар их өөрсдийн юу хүчин чармаалт авьяас биелгээрээ ингээд зарим нэг юм ингээд гараа хатуу тоглодог тэгээ бөмбөрөө хагалдаг тим маягаар байсан боловч яг нөгөө ирээдүйн цагт бол бөмбөрөө хагалах нь багасаад нөгөө өнгө нь гарах нь сайжраад энэ утгаараа айгүй их юу явна гэгээлэг тал руугаа явна. Зөв нөгөө хар яриагаар бол балбаад ах биш. Тий. Одоо яг мэдрэмжтэй тоглооч тий. Харин тий. Энд чинь хөгжмийн зэмсэг, дугуйлттай, нооттой одоо оркестрийн хувьд бол тий. Яг хоо рок хөгжим бол өөр л дээ. Бас жоох ингээ халаад тэрэндээ огшоод одоо яах вэ? Миний одоо залуу байхад бидний залуу байхад хамтлаг нөгөө хөрх ямаалынх нь юу нэг ингээд хагарчдаг тэгээд тэр үед олдохгүй байна. Тий хэцүү шүү дээ. Тийш бас ингээд яа палк нь хугарна даа. Тий. Одоо цохор хөгжмийн энэ палкнууд ерөнхийдөө материал хийдэг материалын хувьд бол моторол байх уу? Дугуйл моторол байх. Би юуг ярихгүй шүү. Вибрафон, ксилофоныг ярихгүй байна. Зөвхөн жаг бөмбөрийг ярьж байна. Тий. Ер нь хаа ийм байдаг юм аа. Нөгөө нэг мотор байхгүй металлаар хийчих юм бол бөмбөрөө их хурдан цоолно. Ерөөсөд модл байхгүй бол өөр вариант байхгүй болчихж байгаа. Мод бол юм амтай. Тийм одоо ургамал юу утгаар. Тэгээ яг халуун орны мод ч бүх. Тийм үү? Тий. Халуун орны мод ч нэг айгүй их нягттай. Халуун орны модоор хийсэн цохиурууд чинь айгүй их урт настай. Монголд бол одоо хамгийн хатуур хусал байна шүү дээ. Тийм үү. Яг хөө тэгээ хусаараа бас хийж л байл да. Ксилофон, вибрафоны хангамж ямар байдгийг ерөнхийдөө гайгүй юу? Юуны ер нь бол одоо ингээд сургалтанд танаа сургалтанд одоо та нар чинь хүн сургаж штэ. Чинь материал нь бас байх хангалттай байх ёстой штэ. Тэр одоо энэ цуглуулах гэдэг юм дотор ксилофон, вибрафон норж байгаа. Бүгд байгаа. Маримба гэхтэл ахаа 4 янзын маримба ирж байна. Авахаар бид нар төлөвлөж байна.
Тэгээ ерөнхийдөө энэ аян маань ерөнхийдөө ингээд 70% гүйцэтгэл нь бий болчиход байгаа. Оо за 70% чинь сайн үзүүлэлт. Айгүй Одоо нэг 30% нь яхаа судал шүү дээ. Тэгээд одоо яг нэг маримбачин 4 төрөл, кислофон ч 3 төрөл, тэгээд нөгөө босоо хонх вибрафон компани л ингээд тэгээд цаадаа яруу ингэрэг. Зөв ингээд болно да. Манай зоригт буянтай ажил хийж байгаа юм байна. Ветеринг яг ингээд нэг ярилцлагаар энэ бүхнийг ярина гэж яаж байх вэ? Тэгэхээр би зүгээр өнөөдөр одоо ингээд ветеринг нэвтрүүлгээр тодорхой хэмжээний асуудлууд бас ярьж ярихыг хичээлээ. Тэгээ би одоо танаа гэрүүл Игэл жирийн Монгол одоо багш нар тийм өнөөдөр ингээд улс их орныхоо төлөө зүтгэж байгаа гэж хэлж болно тийм. Мэргэжлийн одоо боловсон хүчин Монголын урлагийн энэ дэг сургуулиуд школыг тасалдуулахгүй шиг ингээд үргэлжлүүлээд явахын төлөө одоо бүх ухамсартай амьдралаа зориулж байгаа та хоёрдаа дахиад талархлаа илэрхийлмээр байна. Манай үзэгч олон бол одоо Игэл жирийн Монгол одоо гэр бүл ийм сайхан юм хийдэг. Тэгээд танаа гэр бүлийн одоо ажилд амжилт хүсээд аз жаргалыг хүсээд тэгээ битээр өнөөдөр ярилцлага одоо бодвол манай зоригт багшийн оролцоотойгоор одоо шавнарчин тоглосон ч юм уу ийм урлагийн номероор энэ нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодлоо. Тиймэрхүү одоо юу байгаа бах тийм ээ. Байлгүй байх. Тийм үү. Та нар одоо ингээд төгсгөлд нь асуухад ийм сургалтын видео хичээл энэ төр айгүй их байдаг баг. Тийм. Это маш их хариу. Бид нар чинь нөгөө дэлхийд дахинд хаан шин юм гарч байгаа тэднийг нөгөө интернетээр нотыг авчиж जैन. Тэгээд одоо хөгжил бол асар их хурдцтай явж байгаа л да. Тэр чиглэл рүү. Тэгээд хөгжлийг бол төгсгөлд нь хэлэхэд бол мэдээж хэрэг дэлхийд дахныг дөөрөх нь маш их чухал. Хамгийн гол нь Монголын хөгжмийн зохиолчид Монголын цохир хөгжим энэ дотор ямар байр суурь эзлэх вэ гэдгийг чинь ингэж бид нэр хавчуулж нөгөө өөрсдөө гайхуулна шүү дээ. Гайгүй юу? Яасан нь? Одоо зохиолууд байна шүү дээ. Одоо Монголын суудангуудын бүтээлүүдийг бид нэр жил болгоны тэр найруулга тоглолтыг би зогсгон хэлчихье. 2008 оноос эхэлсэн шүү дээ. Бид нэр сая 13 дахь жилдээ яг дараалал хийлээ. 13 дахь жилийнхэн суут шаруугаан бүтээлээр болсон. Тэгээд ингэхэд бол бид нар ер нь барьжсэн бодлого бол Монголын суутан, дэлхийн суутан 50-50% байр. Ингэж явж бид нар Монгол улстай энэ хэлэг байх. Юм хөгжүүлнэ гэсэн. Хүн төрөлхтний гайхамшуудыг бид нар хүртэх ёстой. Үүнээс гадна үндэснийхээ одоо энэ сан урын сан гэж яриад энийг бид нар баяжуулж явах ёстой. Манай хөгжмийн зохиолчд бол энэ талаар бодож байгаа гэж найдаж байна тийм ээ. Тийм. Ялангуяа хангал. Ямар их ерөөсөө тэр нэг өөрөө бөмбөрсөн байсан. Үгүй яг л тэр нэг уран бүтээлд нь байдаг баг. За ингээд хоёулаа нэвтрүүлгээ өндөрлөе. Өөрийн чинь одоо зөвлөсөн хөгжмийн номероор энэ нэвтрүүлгээ өндөрлөөд дараа уулзъя. Кафе бол үд алгын мөргөлсөн нэлттэй. Амжилт хүсье. За баярлалаа. Сайхан нэвтрүүлэгт урьж оруулсан тандаа баярлалаа. Баярлалаа.